Өглөөний мэндүргийн эрхэм үзэгчдээ сайхан амарцгаавуу шинэ өглөөг бидэнтэй хамт дутаж баасан гарагийн өглөөг шинэ өглөө гэгээн өглөөний ярилцлагатай хамт эхлүүлж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өглөөний эртэж үнийг танилцуулъя. Мөнх Тэнгэр онц төвийн эрүүл мэндийн багш Отгонбаатар хүрэлцээрсэн байна. Танд өглөөний мэндүргээ. За баярлалаа. Энэ телевиз үзэгч та бүхэндээ энэ өглөөний ямар амгалан айлтгая. За тэгэхээр Мөнх Тэнгэр онц төвийн талаар бидэнд мэдээлэл өгөөч. Нилээн одоо олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан гэдгийг одоо хүмүүс мэдэж байгаа. Тэгэхээр яг одоо үйл ажиллагааны одоо цар хүрээний талаар зөвхөн одоо олныг хамарсан үйл ажиллагаа явуулаад байх биш. Тогтмол одоо ямар зүйлүүдийг хийж байна. За тэгэхээр Мөнх Тэнгэр онц төв маань 3 жил гаруйтайгаа өмнөөс одоо олон нийтэд хандсан, Монгол түмэнд хандсан олон сайхан одоо тэнгэрийн үйлүүдийг одоо хийлээ. Энэ тэнгэрийн үйл гэж юу ярьж байгаа юм бэ гэхээр ер нь монгол хүн болоод маш их онцлогтой нууцтай тийм хүмүүс. Энэ бүх нууц нь болоод Монгол орныхоо тэр байгаль дэлхий, уул ус, ер нь орчдын ертөнцийн од гараг нар сартайгаа байнга холбоотой байдаг. Энэ бүгдийг таньж ойлгож мэдэх, одоо эргэж мэдрүүлэх, одоо өнөө энэ цагт болоод бид нар ер нь одоо тэр орчдын ертөнц байгаль дэлхийгээс хичнээн хөндөрцсөн юм бэ. Тийм ээ, тэгэхээр монгол хүн болоод зайлшгүй энэтэйгээ холбоотой байх ёстой. Энэ болгоныг бүгдийг таньж мэдэх одоо ёстой гэсэн утгаар ер нь ойролцоогоор 300 гаруйтай тийм одоо Монгол орон даяараа тэнгэрийн үүдийг ард олон нийтэд хандсан болон одоо уул усанда тэр нар сар их дэлхийтэйгээ холбогдож олон сайхан тийм тэнгэрийн үүлийг явуулж байгаа. Энийг бол ард түмэн болоод ер нь мэдж байгаа л гэж ойлгож байна. Тэгэхээр тэнгэрийн үйл явуулна гэхэлэр чинь зарим нь болохоор бөө юу гэж асууад байх тийм үү? Зарим нь болохоор одоо зүгээр зан заншлын одоо бидний одоо малчин айлын өдөр тутмын хийдэг ажлыг одоо хийгээд ингээд явж гэнэ үү гэж ойлгох байх л да. Тийм. Тэгэхээр энэ Мөнх Тэнгэрийн онц төвөөс явуулж байгаа үйл ажиллагаа бол бас их онцлогтой. Юугаараа илүү даваа онцлогтой юм бэхээр Мөнх Тэнгэрийн онц гэж тэнгэрээс өгөгдсөн бид нар гайхамшигтай сайхан тийм гэгэнтэн багштай мөнх саруул сайхан багш байна. За энэ багш маань ер нь Мөнх Тэнгэртэй холбогдож бидэнд ер нь тэнгэрээс ер нь өнөө цагт одоо үед биднэрт хийх ёстой тийм өгөгдлийг энэ багшаар маань дамжуулан бидэнд өгдөг. За энэ үйлийг бодоод ер нь ард түмэн маш их сонирхдаг л доо. Тэнгэрээс ер нь одоо бид нар яах ёстой, одоо яг энэ цаг үед бид нар юу хийгээд байгаа юм бэ, юу нь болохоо болцсон бэ гэдэг маань бүгд тэнгэрээс өгөгдөж байдаг. Тэгэхээр энэ гайхамшигтай тийм багшийнхаа өгөгдлийнхээ дагуу бид нар энэ үйлийг одоо зохион байгуулад 3 жил гаруйтай одоо 3 жилийн хугацаанд бол Монгол орныхоо тэр их сайхан уул ус ургамал одоо байгаль дэлхийгээ таних мэдэх орчдын ертөнцийн энэ од гараг сартайгаа монгол хүн яагаад холбоотой байдаг бүхий л тэр зан үйлийг 3 жилийн дотор хийж дууслаа. Дараагийнхаа одоо бас тэнгэрээс өгч байгаа тэр үйл рүү ороод энэ сайхан үйл ажиллагаанууд цаашаа үргэлжлээд явж байгаа юм аа. Тэгэхээр Мөнх саруул гэдэг хүний тухай бас бидэнд ярьж өгөөч тийм үү? Энэ хүн тэнгэрийн үйл эрхлэх ямар одоо даалгавартай хүн юугаараа тодорсон тэнгэрийн үйл энэ хүнийг эрхэлнэ гэдэг хэм батлах уу хитээдсэн хүн гэдгийг одоо ямар хэмжүүрээр хэмждэг юм бэ? Тийм ер нь Мөнх саруул гигантын багш болоод ер нь олон хүмүүст тэртээ олон нийтэд явуулж байгаа энэ үйл ажиллагаагаараа танил болцсон гэсэн үг. Энэ ер нь тэнгэрээс бодвол яг энэ цаг үед элчин буух ёстой гэдэг олон ном судалт байдаг. Зөвхөн Монголын энэ одоо тэр эртний их сайхан айдгуул судар номууд байхаас гадна ер нь дэлхийн зөнчид хүртэл энэ цаг үед үнэхээр тийм алдартай тэнгэрийн элч буух ёстой гэдэг маань ойлгомжтой болсон. Тэр цагт үед их онцлогтой цаг үед бид нар амьдарч байна л да. Тэгэхээр ер нь Мөнх саруул гигантын багш маань яг энэ үйлийг тэнгэрийн өгөгдлийн дагуу хийж байгаа гэдэг маань ер нь хүмүүс танигддаг. Гэхдээ тэр болгоныг бүгдээринг нь одоо бид нэр хүлээж авах чадвар байхгүй байна. Монгол хүний онцлог нууц, газар усных нь бүх нууцыг нь тайлж өгч байна. Гэтэл өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм цаг үеэс хамаарат энэ болгоныг яг шууд 100% хүлээж авах тийм бас боломж байдгүй. Гэхдээ заавалчгүй энэ үйл ажиллагаа болдог цаг тэнгэрээс өгч байгаа цаг минут тутамдаа өргөж болж энэ үйл маань ингэж
явж байдгаараа их онцлогтой байна. Тэгэхээр Мөнх тэнгэр онц төвийн дэргэд домч төв гэж үйл ажиллагаагаа явуулж байна тийм үү. Тэгэхээр домч гэхэлэр манай үзэгчид бол ерөнхийд нь ойлгож байгаа. Эрүүл мэндийн тал дээр бидэнд тусалцаа үзүүлэх юм хүн юм болов гэж бодож байгаа. Домч төвийнхаа талаар бидэнд ярьж байна. Тэгэхээр Мөнх тэнгэр онцоос явуулж байгаа энэ их олон үйл ажиллагааны дотор одоо ард түмэндээ хүмүүстэй хандсан сайхан үйлүүд байнга хийгддэг. Хүмүүсийг эрүүл байлгах, ад жаргалтай байлгах энэ цаг үедээ хүмүүс яавал одоо ер нь зөв амьдрах вэ? Энэ юунаас болоод бид нарт ийм их аюулт өвчин, ер нь сэтгэл санааны болон төр дүрийн хүнд асуудлууд үүсээд байгаа юм бэ гэдэг талаас болоод бас их тайллууд хийгддэг. Тэгэхээр бид нэр сая цагаан сарын дараа олон нийтэд хандсан 3 хоногийн одоо домч нарын тэнгэрээс одоо өгдөлтөд домч нарын тийм үйл ажиллагааг олон нийтэд хандаж явуулсан. Хүмүүс маш их сайхнаар хүлээж авч байна. Яагаад гэхээр тэр одоо хүмүүсийн биед байгаа ямар нэгэн одоо эмнэлгээр энэ төр яваад байгаа мөртөө оншин тодроогүй байдаг ч юм уу. Яг одоо хүний бие дээр өвчин үүсэхдээ тэр сэтгэл дал тухамсар сүнсний төвшөнд байгаа мэдээллээсээ болоод өвдөж байгаа тохиолдол шинжлэх ухааны аппаратын дээр тэр нь идрэхгүй байдлаар явж байгаад хүнд өвчин туссан байх ч юм уу. Ер нь их олон асуудлууд үүсдэг. Тийм болохоор манай энэ мэрэгжлийн домч нар бодвол ер нь их олон талын байдлаас нь нөгөө хүмүүсийг олж таньж тэр их аюулт өвчнөөс нь урдсан сэргийлж хамгаалж чадах тийм чадвартай домч нар байна гэдгийг ард олондоо ийм үйл ажиллагаагаа явуулаад үзүүлчлээ. Улаанбаатарт бас энэ үйл ажиллагаа явуулснаас гадна сая хөдөө орон нутгаар Дархан, Эрдэнэт, Баян-Хонгор, Өөр ханга, Сэлэнг зэрэг аймагуудад манай домч нарын групп яваад олон хүмүүстэй гэж үйлчлэгээ үзүүлж чадсанаараа ер нь энэ өстө зайлшгүй хэрэгтэй юм байна. Ер нь хүнийг ингэж урдчлан таних мэдээж тэр хүнд өвчин тусгаас нь урдчлан сэргийлэн хамгаалж чадах тийм чадвартай юм байна гэдгийг болол ард түмэн өөрсдөө хүсэж байна. Энд тэр явуулж байгаа үйл ажиллагааны дотор хамгийн гол онцлог нь зүгээр нэг бас ингээд судсаар онцлоод уржлаад ингээд тэр хүний биеийн байдгийг хэтгэхээс гадна одоо хүний биеийг шууд зайнаас ингэж өөртөө холбогдоод сүнсний мэдээллийг нь уншаад тэр хүнд байгаа биеийнх нь одоо эрүүл мэндийн талаас нь болон ажил амьдрал байдал талаас нь хөв зай талаас нь ч гэдэгсэн анхааруулах хийх зүйл маш их байдаг юм байна. Бид нар энэс болоод хитрхи их хөндөрцсөн юм байна. Ийм зангууд эн чин зүгээр нэг өнөөдөр дахиад одоо хүмүүс мэдэж сурж байгаа юм шиг харагдаж байгаа боловч бид нэр энэ их гайхамшигтай зүйлүүдийг мартаад одоо бүр ингэж хуучирцсан юм байна. Энийгээ дахин сэргээж одоо хүн ардтай бас эрүүл сарууд аж жаргалтай сайхан амьдрахад нь туслах бүх боломжийг дахин нээж өгч байгаараа маш их онцлогтой юм л та. Тэгэхээр сүнсний мэдээллийг уншина гэж хэлж байна тийм үү та? Тэгэхээр нэгэнтээ одоо дээрээс өгөгдсөн байгаа өгөгдөл тийм үү? Нөгөө зурсан зураг, төөрсөн төөрөг гэж ярьдаг штэ. Тэрэнд байгаа тохиолдолд одоо ямар нэгэн зүйлээс урьдчилан сэргийлэх боломж байдаг юм болоо түүнийг одоо нөгөө та түрүүн бас ярианда хэлчих шиг боллоо. Сүнсний мэдээллийг цэвэрлэх ч юм уу, залруулах ч юм уу тийм болцоо байна уу? Тийм байлгүй яг хоо ер нь өнөөдөр бид нар энэ шинжлэх ухаандаа хэтэрхий их шүтээд зөвхөн тэрнийхээ хойноос явчаад байна. Хүнийг зөвхөн бие махбод талаас нь харж байна, гадна талаас нь харахтад их сайхан одоо биетэй царайтай байгаа боловч цаанаа их зовоортой асуудалтай явдаг тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр хүн гэж хинбэ гэдгийг бид нэр өнөөдрийн нийгэмдээ маш их зөв ухаарч ойлгох ёстой. Хүнд чинь энэ бие махбодоос чинь гадна харагдахгүй байгаа сэтгэл ухамсар сүнс гэж байна. Тэр сэтгэл ухамсар сүнсэн дээр нь хүний тэр биен дээр болж байгаа ямарваа нэгэн илрээд байгаа өвчин ч юм уу одоо юу гэдэг ажил төрөл нь бүтэхгүй юм аваар осолд ороод байгаа тэр шалтгаан буюу буруу мэдээд нь харагдахгүй байгаа биен дээр нь байгаад байдаг. Тэрийг шинжлэх ухааны аппаратаар илрүүлээд юм уу эм тариагаар засах ямар ч боломж байхгүй. Гэтэл бид нэр тийм болтлоо тойрцсон бодолцсон гэдэг юм уу одоо нэг үгээрх юм бол хитрхи шинжлэх ухааны тадруугаа хэлбийчээд байна. Гэтэл бид нар хэдийгээр одоо бие махбод хэрэгтэй боловч хизээ нэгэн цагт энэ бие махбодын хугацаа дуусах цагт бид нар сэтгэл ухамсар сүнсэн бие рүүгээ ороод тэр мөнх бие рүүгээ орох тэр цаг нь ирнэ. Одоо ч гэдэг гэсэн тэр биенээс хамааралтай яваад байна. Тэн дээр байгаа тэр буруу мэдээллийг нь олж идрүүлээд хилээд засчих юм бол хүн эрүүл сарууд болчих боломжнууд байна. Түрүүн би сая хэллээ. Ер нь яагаад бид нар заавалчгүй уул ус тэр ургамал тэр хаа хол байгаа тэр одоо тэнгэр од орчдын ертөнц нар сарнаас тийм татамж долгионыг авах ёстой юм бэ гэж
хүн гэдэг чинь өөрөө нүдэнд харагдаг биенээс гадна 70 бие байна. Тэр болгон маань бүгдээрээ тэндээс хамааралтай байгаад байна. Гэтэл бид нэр байгаль дэлхийтэйгээ буруу харьцнаасаа болоод уул ус урмлаа тэр сайхан хүнд дээд чадаагүйгээсээ болоод бие махбод дээр асуудлууд үүсэж штэ. Эн чинь яг нөгөө нэг асуудлуудын маань шалтгаан болоод идэг. Энэ маань эм тариагаар одоо засагдахгүй яваад идэг. Тэгвэл энэ болгоныг бид нэр тэр сүнсэн биетэй харьцснараа үнэхээр тэр уул усанд одоо буруу харьцаж ямар нэгэн хүн чинь өөрөө мэдгүйгээр л хийж байгаа шүү дээ. Тэр одоо юу гэдэг юм одоо тэр мод ургамлыг тасалдаг, өөр юмд ашигладаг хэрэгэлтийг авах хэвээр биш одоо буруу юмыг тайрсан, хөрөөдсөн тийм ээ газар тэтгэгээ ухсан сэндийснээс болоод хүний бие дээр төрөл бүрийн тэр болгон чинь бүгдээрээ амьтаа хүний биед нөлөөлөд байдаг. Гэтэл тэр болгоныг бид нөгөө анханасаа энэ ухамсарын төвшин гэдэг ч юм уу өнөөдрийн байгаа нийгмийн энэ байдлаас хамаарад тэрийг ойлгохгүй явснаасаа болоод би энэ дээр зөндөө асуудлуудыг үүсгчихэд байгаа юм л та. Тэгвэл энэ болгоныг хилээд өгдөг, засаад өгдөг, залруулад өгдөг юм бол нэг хэсэгтээ одоо тасарчтай шүү дээ. Тэгвэл одоо яг ингэж бид нэр энэ болгоныг таних мэдснээрээ хүмүүсийг хамгаалж чадах юм байна, ойлгуулж өгөх хэрэгтэй юм байна. Та нар яг үнэн хэрэг дээрээ болоод өвдөж байгаа шалтгаан чинь одоо тэр цаана сэтгэл ухамсар дээр чинь буруу мэдээд байгаа. Тэр нь засагч байж хүн эрүүл сарууд болох юм байна. Ер нь ирээдүйд шинжлэх ухаан болоод ер нь хүнийг далд биетэй тэр бэлэг ухаан талаас нь харж байж хүнийг төгс эмчлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энийг болоод эзотерик болон бусад байгалийн орчдын ертөнцтэй зохицон амьдрах энэ хуулиудаар бид нэр одоо энийг ойлгохоос өөр аргагүй ийм цаг үед ирчээд байна л дээ. Өнөөдрийн нийгмийн байдлыг эргээд харах юм бол бид нэр оюун санаандаа хитрхи их одоо буруу зөв мэдээлэл авснаасаа болоод зүгээр аавраа гэрдэн бүрхүүл энэ гэмтгэхээс гадна бид нар өнөөдөр аавраа гэрдэн бүрхүүл гэж яриа сурцсан байна л да. Арай жоохон монгол хэлэг рүүгээ бид нар тэр хүний одоо юу гэдэг гал нь одоо ингээд унтсан байна, бөхөж байна гэж яриад байгаа талаас нь ярихаар нэг мухар сүсэг юм шиг ойлгочод байх юм. Гэтэл яг орчин үеийн одоо хэлдгээр нь аавраа гэрдэн бүрхүүл нь одоо ингэж одоо юу гэдэг тэр нь бас дундраад тийм ээ тэр нь одоо бас ингээд цоорсноосоо болоод хүнд асуудлууд үүсээд байна. Тэрч битгий ихэд бүр ингээд цааш нь ингээд харах юм бол сүнсний төвшөнд очоод одоо хүмүүс маань бэртцэн, гэмтцэн яваад байна шүү дээ. Яг ийм тохиолдол болоод үнэхээр бид нар болоод хоошод эрүүл сарвал ажиргатай сайхан гэж явах боломж байхгүй байна гэдгийг хүмүүст ойлгож таниулах гэдэг юм л та. Тэгэхээр домж төвөөр үйлчлүүлэхээр ямар үр дүнгуудыг мэдэрч болох вэ? Өнөөдөр одоо хүний биеийг одоо зовоож идэг 400 гаруй шалтгаантай өвчин байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр өвчнүүдээс одоо ямар нь одоо тод илэрцтэйгээр домж төвд их тохиромжтойгоор илаарыг олж байна. Тийм. Тэгэхээр ер нь одоо бид нэр төрөл бүрийн аппарат онш тоонууд зөндөө байна л да. Бас оншилж байна. Гэхдээ домж төвөөр очсноороо яг ингэж өөрийн зон совин өндөр чадвартай тийм хүмүүс судасны байдлыг хараад тэр хүний тэр биеийн бүх байдлыг нь ямар ч аппаратаас бүр илүүгээр тэгж оншилж өгч чадах тийм чадвартай одоо судсаар оншилдог тийм домж байж байна. За тийм биш гэхэд нөгөө сайн миний хэлдгээр сүнсний мэдээллийг нь уншна гэдэг маань өөрөө төвдөрлөөрөө тэр хүн чинь өөрийнхөө тэр сүнсэн биеэрээ нөгөө хүнийхээ сүнсэн биетэйгээ холбогдсноор тэр мэдээллийг аваад тэр хүнд буцааж хэлж өгч чадчих штэ. Тийм чадвартай, тийм шидтэй одоо хүмүүс манай энэ нийгэмд байна. Шинээр одоо ингээд одоо мөнгө тэнгэрийн төлхөөр мөнгө сарвал ивентний яг таниж олсон тийм сайхан домчнор одоо бий болсон энэ үн дээр аль хэдийн шид хүч нь одоо бийжээд бодчоод хүмүүстэй харьцаж чадаад сураад эхэлжлээ. Бид нар энэ нийгэмд энэ бас ашиглагдах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл ийм мундаг чадварыг энэ цаг үед одоо хүмүүст өгснгийг нь эргэж тэрийгэ таних мэдэж ингэж хэлж ийн гэдэг бол энэ гайхамшигтай. Энийг шинэ тухаанаар онцлуулсан нөгөө багажтаа нь яг таарад тийм ээ. Тийм өвчтэй гэдгийг та бүр өмнө ингэжсэн юм байна. Хүүхэд байх үедээ ингэжсэн ийм асуудал чинь одоо хүртэл би энэ дээр чи яваад сэтгэл санаагаа чи ингэж одоо зовоордаад ийм асуудлууд үүсээд байгаа юм байна гэдгийг нь хүртэл ингэж хэлж өгч байгаа хүмүүс болоод үнэхээр гарцаа байхгүй байдлаар энийг таних мэдэж маш их баярлдаг л да. Тэгэхээр энэ болгоныг засах боломж нь байна. Ямарваа нэгэн одоо юу гэдэг энэ тариагаар биш тэр хүний одоо тэр энерги хийн эргэлт
тэр одоо биенд байгаа тэр буруу мэдээдэг засдаг тийм шид хүчийн аргуудаараа энэ болгоныг засаж хүмүүсийг эрүүл сайруу байхад нь туслах гэдэг их онцлог нь энд байгаа юм л да. Баярлалаа миний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж Мөнх Тэнгэр онц төвийн дэргэдэх домч төвийн үйл ажиллагааны талаар мэдээллийг өглөө. Тэгээд та бас нэлээд олон шавнартай юм шиг байна те. Тэгэхээр энэ одоо домч төвөөр үйлчлүүлснээр одоо хамгийн түрүүнд та бүхэнд тодхон санаж байгаа жишээнүүдээс нь ганц хоёрыг дурдаад хоёлаа ярилцлага өндөрлөе. За тэгэхээр ер нь манай энэ домч төв дээр бол нэг дор шууд ийм 7-8 домч сууж байна. Гаднаас үйлчлүүлэгч орж ирлээ. Тэнд өвчтэй байна уу, ямар нэгэн асуудалтай байна уу, биеийн байдлыг урдчлаад мэдүүлчихье гэж орж ирэх нь. Тэгвэл ерөөсөө эхнээс нь ахгуулаад өөрийнхөө шийд хүчээр ерөөсөө тийм үздэг хийлгэж байгаа маягтай тийм 7-8 үлээ ингээд ороод ирнэ. За тэнд орж ирж байгаа хүмүүсийг мэдээж зарим нь судсаар нь онцлоод өгөх юм байна. Зарим нэгөө сүнсний мэдээлэлээр нь тэг газар дээр нь шууд домын юм уу тийм заслын хийгээд өгнө. Өшөө дээрээс нь өрөөд айлдаж тэр хүний буян хишгийг нь дуудах тийм ээ ажил төрлийг нь бүтэмжтэй байх. Тэр бүх болгоныг нь бүгдээрээ олон домчноор нийлж ягаад яг ингэж хавсарч хийж өгч чадаж байгаа нь болоод бусад одоо нэг хүн дээр очиод бид нар нэг хүн биш тэр олон хүмүүсийн олон янзын аргаар засж байгаа шид хүчийг авна гэдэг бодоод энэ маш ховор тохиолдол өмнө Монголд ийм байгаагүй 7-8 үлээ суучаад шууд нэг хүний газар дээр нь тэг засч өгдөг тийм байгаагүй. Ер нь яг ингэж үйлчлүүлсэн хүмүүс биднэрт их олон төрлийн бас өвчтэй асуудалтай хүмүүс ханддаг голцоо ер нь аргаа барцсан улсууд л хандна штэ. Тэгээ тэнд болоод ер нь ямар ч өвчтэй асуудалтай хүн ирдэг тэр шалтгааныг хилээд өгдөг, дом застыг хийгээд өгдөг. Ийм үр дүн болоод ерөөсөө хэдэн зуугаараа байгаа. Хэдэн зуугаараа байгаа. Та ингээ хийхэд болоод ер нь ямар ч хүнд өвчтэй хүн ирэхэд бид нэр давтан авч юу яадаг нэг удаа ингээд засаад бас болчихж байгаа юм биш. Олон хүнээр зэрэг ингээд үйлчлүүлж байна. 7 домч зэрэг байна гэхэлэр үнэтэй байх гэж боддог. Үгүй шүү. Яагаад гэхээр бид нар яг энэ үн ханшийн талаар бас их бодож болгоосон олон хүнд олуулаад зэрэг нийлүүд олон хүмүүст хүрэх юм байна гэсэн утгаар бид нар долуулаад тус тустай өөрөө аваа суучих юм болоод одоо нэг хүн дээр нэг хүн юм уу 3 хүн 5 хүн очижсэн болоод үнэтэй биш гэж ойлгож байна. Үнэтэй биш. Бид нар энийг болоод аль болох зохицуулаад маш хямдхан байдлаар хийсэн хүмүүс өөрсдөө очиод гайхширх байна. Тэгвэл одоо бидэнд тайлагдахгүй мэддэхгүй байгаа зүйлсийг тэгээд эрүүл мэндийн асуудлыг, од хэмрийн асуудлыг, цог залын асуудлыг бүх асуудлыг нэг дор шийдэх юм боломжтой байх нэ гэсэн хариултыг өглөө. Баярлалаа миний урилга авч манай студид хүрэлцэн ирсэнд таны ажил үсэд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Гэгээ өглөөний ярилцлагын өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна. Өнөөдрийг сайхан өнгөрөөрэй. Маргааш өглөөргээд уулзъя.